Шүүхийн шийдвэртэй бол давзаалдах шатны шүүхийн шийдвэртэй. Нэгдүгээр санал нийлэхгүй байгаа. Хоёрдугаар бид нар улсын шүүхэд дахиад хандах болно. За. Гуравдугаарт шүүхийн шийдвэр гараагүй шүүх бүрэлдэхүүн хуралдаж байхад захимаар буюу сошиалаар зарим нэгэн сайтууд шүүхийн шийдвэр гарлаа гэдгийг би түрүүн би 16 цаг 46 минутанд хараад өөрөө багаараа зураг аваад товчхон мэдээлэл тавьсан байгаа. За дөрөвдүгээрт манай өмгөөлөгч нар буюу манай 5 өмгөөлөгч багаараа хангалттай нотлох баримтан дээр үндэслээд хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн маань хариулт буюу шүүхийн шийдвэр танилцуулж байхад нэг ч дурддагцсангүй. Үүнд би гомдолтой байгаа. За цаашдаа би улсын шүүхэд хандна. Эцсийн хүртэл бид нар багаараа ажиллана гэд итгэлтэй байна. Өмгөөлөгч нар маань гаргасан хүсэлтийг сая тогтоол танилцуулж яхад биднэрт надад танилцуулах л ёстой. Тэр хүсэлтийг маань хангахгүй байна гэж би хувьдаа өөрийн хувьдаа бол хохирогч хүний хувьд л үзэж байгаа шүү.